за. За та хоёр хаана явна? Дараа 10 метр уусч За байна. хэдүүлээ тэгвэл гарыг бид хоёр бараг бэлэн болцоос оож байна. Эндра дандаа одоо хүнсээ ногоогоор хоол хийж тоглодог, ногоо цагаагаар тоглох туртай. Тэгээд охиндоо одоо энэ жимс ногоо хаана ургадаг вэ? Тэгээд яаж ургадаг вэ гэдэг газар дээрээс нь үзүүлээ гэж бодоод охиндоо хүлэмжийн аж ахуй танилцуулахаар гарах гэж байна. За бид одоо яг зорьсон газараа ирчээд ээж нь хүлэмжийн аж ахуй дээр ирлээ. Энэ бол үнэхээр гайхалтай газар юм байна. Бээжин хотод ийм маягийн хүлэмжийн аж ахуй 100 гаруй байдаг юм байна. Одоо бид яг энэ Инторын буттай энэ хэсэгт нь ирээд байж байна. Явъя Индра. Ой сайн уу? За оцсаа. Я сайн байна уу? За сайн уу та? Инторын цэцэрлэгт Интернет жишрэг өнөөдөр ингэж нууцлаа гэдэг болчих гоё байна. үнэхээр гоё. Чи амар том юм байна хараа. Харин Өөр жохгүй та хоёрыг. харин тийм бид хоёроос хайгаал яваад байлаа. За та хоёр За яасан бэ? ишаач миний хөө. За ямар олон жимснүүдийг нь харъя. Түүсэн хонгороо Хамраа харъя. харуулчих таа юу. Хонгороо нэг За харуулчих таа. ямар гоё. Аа, яа. За интер жимс дандаа дэлгүүрээс авдаг хүмүүс газраас нь төгөхгүй юм уу? Би ч бас өстэй идчихснээс анх удаа ингэ модон дээр урагдгийг харлаа. Харин тий. Хятад улс бол энэ жимсийг эрт үеэс тариалж ургуулсаар ирсэн түүхтэй юм байна. Ингээд Бээжингийн жимс ногооны энэ хүлэмжийн захиргааны менежер Пүүжүнээс зарим зүйлийг асуу сонирхъё. Нэг хий чи юм аа. 可以，它上头就是一层浮土，咱这个都是无公害的，都是有认证。 양파那个几个品种？ 啊，咱们现在主要经营的是这3个品种，是红颜色的，是叫红灯。对，这个是红色樱桃里最甜的。咱们这个第2个品种呢叫红蜜，这个的最大优点就是甜，但是它有一个缺点就是不耐储藏。对这个这叫红艳啊，然后对这个红蜜来说它稍微偏酸一点。咱们你可以拿个这个推推的。谢谢。哎，不客气，你尝尝这个吧，这个特别好吃。 它是无公害的。 Ой хонгороо улаан лал ямар байна? Гаяна. Болоогүй нь ямар өнгөтэй байд юм бэ? Ногоо. За болсон нь ямар өнгөтэй байд юм бэ? Улаан. Бидний энэ ирсэн газар бол ерөөсө хүлэмжийн цогцлбор аж ахуй юм байна. Тэгээд дундад улсууд одоо бүх дэлхийд тариалангийн их нутаг гэдгээрээ бол алдартай. Одоо дундад улс чинь тэр бүм 300 сая хүнтэй тийм ээ. Тэгээд нэг хүнийх нь тоонд хуваалаа гэхэд одоо ногооных нь нийт хэрэглээ нэг хүнд жилд 570 кг ногоо ногддог юм байна. Эднийх ногоогоо зах зээл дээр гаргаж худалддаг. Харин гэр бүлийн аялал жуулчлалд зориулагдсан болохоор амралтын өдрөөр ирсэн хүмүүс нь өөрсдөө энэ талбайгаасаа түүсэн ногоогоо худалдаж аваад гэртээ харж хоол ундаа хийж иддэг гэсэн. Химийн бордоогүй маш органик натурал ногоо тарьдаг учраас үнийн хувьд нэлээд өндөр гэж ярьж байсан. Гэхдээ энэ тийг одоо зорж ирдэг хүний урсгал дөрвөн улирал тасардгүй гэсэн. Амралтын өдрийг бол үнэхээр сайхан өнгөрүүллээ. Одоо хүүхдүүдтэй ногоо жимс хэрхэн ургаж яаж ингэж тариалж хүмүүс хөдөлмөрлөж байгааг үзүүллээ. Тэгээд энэ ирсэн газар маань бас үнэхээр онцлог сонин сайхан газар байна. 40 га талбайтай тэгээд хоттойгоо их ойрхон юм. Одоо Бээжин хотын баруун 5 дугаар тойргийн гаднахын тал байна. Хүмүүс ирж гэр бүлээрээ ингээд хүүхдүүдтэй танин мэдгүй аялал хийж өөрсдөө альжаал ядардаг тайлбар. Гэрийнхээ одоо хүнсийг бэлтгэж ногоо цагаагаа түүж авч ингэж явах юм байна. Одоо тэр мэдгээр болсон. Настай хүмүүс өрөөнд хэдэн одоо нааштай тийм талбай авчихад өөр нь ч өөрийн дуртай ногоогоо тарьдаг юм. 希望你们大家经常来我们这里来参观交流。 谢谢。